Иргэн та хизээ нэгэн цагт халаасны хулгайн хохирогч болж байсан уу? Манай нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв халаасны хулгайн хохирол барагддаггүй. Халаасны хулгайн гэмт хэрэг хохирогч. За тэгээд тухайн гэмт хэргийг үлдэж байгаа этгээд байна шүү дээ, тий. Энэ одоо ямар орчинд энэ халаасны хулгай гараад байна? Нийтийн одоо олон нийтийн газар ч гэдэг юм уу, автобусанд ч гэдэг юм уу, тий. За энэ ер нь бол тухайн холбогдож итгэдэг хүмүүс нь иргэсэн тодорхой ажилгүй. Ер нь бол амар хэлбэрээр мөнгө олох тийм оюутай болсон. Тэгээд олон нийтийн газар, автобус зах нийтийн олон нийтийн цуглардах газар, автобус болон автобус дотор, автобусны буудал тухайн газруудад ер нь бол халаасны хулгайн гэмт хэрэгт өртдөг иргэдийн 85.4% нь эмэгтэйчүүд байдаг. Үүнээс ер нь бол 12-оос 30 орчим насны тэгээд одоо насан турш хүүхдүүд ихэр өртдөг. Сонор сэрэмжгүй байдал, иргэдийн сонор сэрэмжгүй байдлыг дэлгэмдүүлэн анхаарал боломжгүй байдлыг дэлгэмдүүлж ер нь бол ихэвчлэн бас автобуснаас буух үед нь хэн нэгэн шахаж түлхэх тухайн этгээд за тухайн иргэн гар утсаа одоо хаана хийж байна, халаасандаа хийсэн тухайн үйлдэлийг ер нь бол үргэлжлүүлэн дагаж ер нь зөвхөн халаасандаа хийдэг юм байна гэсэн бодол аваад тухайн хүнийг дагаж халаасаас нь яг анхаарал боломж алдах үед нь гар утсыг нь авдаг. За энэ халаасны хулгайн асуудлаар иргэд маань ямар байр суурьтай байдгийг, иргэд бас энэ халаасны хулгайн хохирогч хэрэг хэмжээнд одоо хохирсон байна гэдэг талаар сурвалжлага бэлдсэн байгаа. Энэ сурвалжлагыг үзээд студид эргээд уулзцгаая. Халаасны хулгайн гэмт хэрэгт ер нь өртөжсэн үү? Өртөжсөн шүү дээ. Хизээ хаана? 3 сарын 10-нд нэрсэн баха автобусанд яг нэг нийт төсөөр 3 сарын 17-нд байхгүй. Тэгээд шинэ утас аваад тэгээд нэг 2-3 хоног байсан чинь автобусанд яг харж аваад алдчихсан. Алдцсан уу те. Тэгээд тэр одоо нөгөө цагдаад мэдэгдсэн үү? Тэр хэргийн шийдэгдсэн үү? Чи хохирлоо одоо барагдуулсан уу? Үгүй шүү дээ. Шууд ямарчтай ч тэгээд алга болсноо мэдээд уусаа өмнө нас нэг удаа алга болгочихсон байхгүй. Тэгээд тэр үед нь нэг цагдаа магдаад хэлээгөө. Тэгээд тэр өдөр нь шууд араас нь бараг цагийн дараа 30 минутын дараа ч үлээд гэсэн чинь за ингээд цагдаагийн хэлсээр хүрээд ирээ гэх. Тэгээд очсон чинь ямарчтай ч надаас ингээд мэдүүлэг авсан. Тэгээд за бараг гайгүй шийдэгдэг бахаа гэд ямарчтай тэр үед нэлээ. Тэгээд за ашгүй гэдгсэн чинь тэгээд ер нь тэр өдрөөс хойш ганц 2 удаа залгсан баг. Тэгээд тэр чигээр алга болоод тэгээд нэг мэдсэн чинь нэг 2 сарын дараа ч илүү таны ирээ хаагцсан гэдэг. Тэгэхээр та хохирлоо барагдуулаагүй гэсэн. Тий. Халаасны хулгайн гэмт хэрэгт ер нь өртөжсэн үү? Ер нь бол дайралтжсэн. Хизээ хаана ямар тохиолдол вэ? За саяхан ер нь автобусанд орох суугч захта хажуугаар болох камеруу гар бол орж ирж исэн. Тэгээ ер нь бол иймэрхүү байдал нь тухайн үйлчлүүлэх тухайн хүн бол өөрөө те маш сайн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэж үзэж байна. Алдаагүй яг алдчихсан. Нөгөө юун дээр сургуулийнхаа хажуудалд утас байдс нөгөө карманаас ингээ аваад тэгж алдчихсан. За тэгээд яг алдаагүй яг үйлдэл дээр нь харсан юм байна тий. Мэдэрсэн байхгүй юу? Тэгээд ингээл яг алдчихсан нөгөөх нь танихгүй үзэгдэл явдаг шүү дээ. За энэ саяын сурвалжлагаас ч гэсэн харлаа манай мөрдөгч гэсэн энэ хэргийн хохирогч бол ихэнх нь дийлэнх нь эмэгтэйчүүд, охтууд, хүүхдүүд байна. За яг одоо өөр тохиолдсон бодит тохиолдсон явдлаа ярихаар манай студид хохирогч хүрэлцэн ирсэн байна. Та тэгээд одоо өөр болсон тохиолдсон зүйлийн талаар бас ярьж өгнө үү? За би 2025 оны 5 сарын 1-нд үйлчлэгээний байгууллагаар үйлчлүүлж явахдаа яг нөгөө халаасандаа утсаа хийгээд явж байгааг маань нөгөө хулгайч маань яг камерын бичлэгээс үтсэн хулгайч маань яг дагаж яваад яг л ингээл нөгөө шахагч түлэх юм уу эсвэл миний урдуур хаягаар ингээд явж байгаад авсныг би өөрөө бас нөгөө анхаарал сарнаад худалдаа авалт хийж байгаа болохоор анхаарал сарниж байгаа тэр агшинт маань яг уцаа алдсан байдаг.
Тэгээд тэр даруйдаа би Сүхбаатар дүүргийн 1-р хилцс дээр гомдлоо мэдүүлээд Цагдаад тийм мэдүүлээ. цагдаа мэдүүлээд камерын бичлэгээ шүүгээд за ер нь бол яг утсаа олж аавна гэдэгт бол ер нь баг найдваргүй. За яг ямар ч байсан ингээ бүртгүүлчихье тийм ээ. Бас ин гэмт хэрэг гарч ийн гэж байгаа юм чинь тэгээд бүртгүүлчихгээд бүртгүүлсэн байдгийг. За тэгээд цагдаагаас маань эргээд холбогдё гэд. Гэтэл удалгүй эх 7 хоногт нь нэг 7 арай хоноогүй байж атал цагдаагийн байгууллагаас маань холбогдоод ингээд тааны утас та ийм уцтай байсан уу гэж асуугаад утсаа алдсан уу, зарсан уу гэж тодруулга аваад тэгээ би ч мөнөө уучраа хэлсэн. Тэгээд таны утас олдлоо. Та хурж ирж Утсаа олцсон юм да. утсаа олсон. Хурж ирж утсаа аваарай гэд ингээд залгасан. Цагдаагийн байгууллага дээр ингээд хурж ирээд нөө байцаалтаа өгөөд ингээд байж хаад ер нь 50-20 хүмүүс маань яг л охид ингээд октууд яг л миний үеийнхэн тэгэл хүүхдүүд л байна л да. Ер нь ихэнх нь утсаа алдсан. Тэгээ тийм болохоор ерөөсөө л цаашдаа бас бид нэр бас анхаарал болгоомжтой, сэрэмжтэй бас эд зүйлсээ бас өөрсдөө бас алдахгүй байх. Бас нөхцөл одоо алдах нөхцөл байдлыг бас үүсэхгүй байх шаардлагатай юм байна. За яг манай хохирогчийн хэлж байгаа шиг ингээд халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт юу нь ямар түвшинд байгаа вэ? Хэдэн хувьтай байдаг вэ? Иргэдэд одоо ингээд хулгайд алдсан гэмт хэрэг бий болсон тохиолдолд цагдаад мэдэгдэж штэ тий. Илрүүлэлт юу нь ямар түвшинд байдаг? За сая 25 оны байдал 5 сарын байдлаар нийтдээ ер нь энэ төрлийн гэмт хэргийг тогтмол үлддэг 25 этгээдэд шүүхээс орох болон орхоос өөр төрлийн ялд хөдөлгөх оноод ялга оногдуулж шийдвэрлсэн байгаа. За гурван оролцогчдоо нэг асуулт тавья. Энэ халаасны хулгай юу нь яагаад буурахгүй байгаа юм бэ? Энд дээр та бүхэн юу гэж бодож байна? Миний бодлоор бол одоо халаасны хулгай 90% эзэлж гин гэж тэгж байна. Гэтэл тэрийг ингээд буулгах айц одоо гэдэг ч юм уу эсвэл эмзэглэлч гэдэг юм уу за баригдуул яах вэ гэдэг одоо айцгүй болцсон юм уу? Эсвэл үүн дээр бас нөгөө нэг авж байгаа арга хэмжээ буюу одоо нөгөө ногдуулж байгаа одоо ял шийтгэл нь хариуцлага нь бас яг тийм зохистой байж чадчих юм уу? Одоо Багдад байна уу? Тийм. Багдад байна уу? Одоо ихтэй тэр нөө сайн нөгөө хуульчин маань хэлснээр нөгөө англиад явчихчих нөгөө бүлэг зохион байгуулалтаа яг хэрвээ тэрнээс доошоо гэвэл хэд байх вэ? Гэтэл тэр хүмүүс маань олон удаагийн давтамж гээд бас тэр нэмэгдээд хэлбэл тооцож байна. Халаасны хулгай гэмт хэрэг буурахгүй байгаа нь одоо оногдуулж байгаа ял шийтгэлтэй нь бас холбоотой байгаа юм биш үү гэж бол та хэлж байна тийм. Хулгай хийх сэтэл нь ингээд буурахгүй байна гэдэг бол айдас баг байна. Баригдуул айдас баг байна гэж ойлгохгүй. Тийм яг одоо энэ халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцдэг мөрддөг нэг мөрдөгчөөс бид бүхэн сурвалжлага авсан байгаа. Тийм тэр сурвалжлагыг хэдүүлээ сонсчоод нэвтрүүлэгтээ эргээд уулзцгаая. За халаасны улаан гэмтрийн одоо хохирч одоо ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Тэгээд одоо анхаарал боломжгүй байдлаас ч юм уу тийм одоо шалтгаануудаас халаасны улаан гэмтрийг үлдэгддэг. Хоногийн хугацаанд одоо үүрэг гүйцэтгэхэд 40 өдөр халаасны улаан гэмтрийг ихээр үлддэг. Өмнө дуудадраа үлдчихсэн хязгаарлалт тогтоох одоо ял шитгэл авсан тийм этгээд халаасны улаан гэмтрийг үлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. За ийм учраас одоо ер нь халаасны улаан гэмтрийг одоо 1 удаа үлдээд 2 удаа үлдээд одоо яг 20 хялаар шийдэгддэг. Хязгаарлалт тогтоох одоо цахим гав зүүх ч юм уу эсвэл албатай ажил хийх ч юм уу тийм ял шитгэл авсан хэрнээ дахиад ингээд тавтан халаасны улаан гэмтрийг үлдээд байгаа. За одоо манай халаасны улаан одоо гэмтрийн тэмцэлцэн алба пагчд маань ер нь бол цаг наргүй ажиллаж байгаа халаасны улаан гэмтрийг илрүүлэх, хөрчийг хөршлгүй болгох одоо халаасны улаан гэмтрийг үйлцэх этгээдийг гоочлох чиглэлээр ингээд ажиллахад халаасны улаан гэмтрийг үйлцэх этгээдүүдэд одоо оногдуулах одоо арга хэмжээ ял шитгэлийг илүү чангадах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ ард иргэд маань одоо өөрийн эд зүйл гар утсаа алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдээд албаагчтай хамтран ажиллах хэрэгтэй. 3 дугаарт болохоор одоо яг ард иргэд маань болохоор ингээд халаасны улаан гэмтрийг зүгээр ингээд утсаа алдаад өнгөрчдөг биш. Халаасны улаан гэмтрийг маань одоо бүр бүлэг зохион байгуулалттай одоо улсын хиллээр нэвтэрж байна. Алдсан эд зүйлс нь одоо улсын хиллээр нэвтрүүлж байгаа юм том болчиход байгаа учраас ер нь анхаарал болгоомжтой байгаарай л гэж хэлье да. За манай студид одоо энэ халаасны хулгайн гэмт хэргийн хоёр
хохирогч одоо ирсэн байгаа. Өөр тохиолдсон явдлын талаар ярина. За нэг нь бол нүрээ нууж, нэг нь бол нүрээ ил гаргаж ингээд ярилцахаар зөвшөөрсөн байгаа. Би 2024 оны 8 сард буюу одоогоос 9 сарын өмнө 15 Pro Max гацаар гарах гэж явж байгаад ингээ карманасаа алдчихсан. За тухайн үедээ бол 5.9 сая төгрөгөөр лизингээр худалдаж аваад тэгээ сарын нэг 380 биш 318 мянган төгрөгийг одоо лизингдээ төлөөл явдаг гэсэн үг. Тэгээд хулгайд одоо утсаа алдсныхаа тэр даруйд би цагдаад очиж бүртгүүлээд ийм гэд мэдүүлэг өгснөхийн дагуу асууж байхад бол таны юу яасан 2 ч удаа очсны дараа таны утсыг авсан одоо юу тийм ээ хулгайчийг бид нэр камерын бичлэгийг олсон. За тэгээд энэ хүнийг авчираад бид нэр ингээд юу яаж байгаа мэдүүлэг авж байгаа даанч ингээд энэ хүн маань их согтуу архины хордлоготой. Тэгээ бид нэр удаан цагаар байцааж гэдэг юм уу олон цагаар ингэж хорих мэдүүлэг авах энд байлгах юм боломжгүй эрүүл мэндийн байдал ч гэсэн айгүй муу ийм хүн байгаад байна гэсэн тийм хариулт өгчээсэн. Тэгээд одоо 9 сар өнгөрчлөө. Тэгээд түүнээс хойш би дахиад одоо утсаа алдсан миний хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн ахиц гарсан болов уу гэдээ асууж байсан. Үндсэндээ бол би утсаа алдаад ингээд 9 сар өнгөрч ин. Тэгээд одоогийн байдлаар утсаа олж авч чадаагүй. Дээрээс нь тэр эзэн холбогдогчийг айгүй богино хугацаанд бичлэгийг нь олсон мөртлөө ямар нэгэн байдлаар миний одоо хохирол барагдуулж чадаагүй л өдий хүрж ийн л да. Тэгээ эндээс би зүгээр ингээд анзаарч хахад тэр хулгайч надаас гадна зөндөө олон хүмүүсийн бас утас мутсан авсан. За тэгээд энэ хэрэгүүд нь нэгтгээд ингээд нэг шүүх хурал мурал юм уу болоод явд юм шиг байгаа юм. За тэгээд энэ тэр хулгайчийг олсон камерын бичлэгийг нь олсон мөртлөө тэр хүнээс мэдүүлэгч авах хэрэг байхгүй мó цагдаагийн хүмүүс. Тэгээд нөгөө хүн яваад өгдөг юм уу те. Би нөгөө талдаа хохирогч хэдийгээр би өөрийн болгоомжгүй байдлаасаа болоод утсаа алдсан үнэн ч гэсэн одоо миний буруу ч гэсэн те ингээд сар болгон алдсан утасныхаа лизингийг төлөөд л ингээд явж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр одоо одоогийн бодит байдал. Тэр миний утсыг авсан хүн шууд ингээд өчөхгүй л байх л та. Тэгэхээр тэр хохирлыг ямар дараалалаар гэдэг юм уу ингэж барагдуулдаг юм бол ямар хугацаанд барагдуулдаг юм бол гэдээ бас олон асуултын тэмдэгтэл тэндээс гарч ирчихсэн л да. За баярлалаа. Таны одоо бодит байдлыг сонслоо. Тэгэхээр саяхан яригдсан асуудлууд дээр манай одоо хоёр оролцогч маань яагаад ингээд эзэн холбогдогч нь илэрчээд байхад шийдвэрлэгдэхгүй удаад байгаа юм бэ? Нөгөөх нь одоо 5 сая 900 мянган төгрөгөөр авсан гар утсыг үнэлэхдээ одоо 3 сая 200 мянгаар үнэлсэн байна. Энэ үнэлгээ яагаад ингэж гарч байгаа юм? Хэрвээ энэ хүн зөвшөөрөхгүй бол яах юм? Хуулинд юу гэж зохицуулсан байдаг? Энэ талаар та хариулж өгөөч. За энэ гар утсын зах зээлийн ханш үнэлгээ гэж байгаа. Тухайн алдагдсан өдрөөр нь зах зээлийн ханшин тогтоох хэрэгтэй байдаг. Тухайн иргэн за 24 оны 12 сарын 31 өдөр утсаа аллаа гэж бодоход гар утсаа 24 оны 9 сард авсан байна. 9 сарын 20-нд ч авсан байлаа. Тэгэхэд тухайн авсан өдрөөр нь биш бид нар алдагдсан өдрөөр нь тогтооно. Ягаад гэхээр тухайн иргэн гар утсаа худалдаж авснаас хойш хэдэн сарын хугацаанд ашигласан. Тухайн гэмт хэрэг толгогдсон өдрөөр нь үнэлгээг нь гаргадаг юм байна. Тэр үнэлгээг бол тухайн өдрөөр нь гаргаж байгаа. Ер нь бол дундаж хэрэг шийдвэрлэгдэж байгаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байгаа хугацаа бол 1 жил байна. 1 жил. 1 жил байна тий. Одоо тодорхой хэмжээнд 1 жил сунж байгаа нь аль аль оролцогчдын эрхийг хангаад хүний эрхийг хангах үүднээс те хэргийг одоо боддоор тогтоох үүднээс бүх одоо хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт тийм ээ шүүхийн шат анхан давах хяналт гэдэг ингээд энэ шатууд маань нийлээд тий нийлээд ерөнхийдөө дунджаар бол 1 жилийн хугацаа болтгоо. Тухайн гар утсыг олгосон олгогдож итгэхэд ер нь бол задаргаа одоо сэлбэндээ болчтой. Одоо iPhone загварын гар утас нь Монголд ер нь ашиглах боломжгүй байдаг. Энэ гар утсыг ер нь бол тэгэхээр ер нь сэлбэнд явуулах магадлал өндөр байдаг. Нэг ийм сая бас нэг 5 сарын байдлаар ер нь бол замын үед болон Алтан болгон боомт нийтдээ нэг 30-20 утсанд ер нь бол манахаас сурагдсан байгаа. Тэгээ ер нь бол одоо энэ тал дээр бас хил гайлын байгууллагатаас давхар хамтран ажиллаж байгаа. Яг за тухайн хилээр нэвтэрж байгаа иргэд хоёр буюу тэрнээс дээш гар утас авч гарч байгаа тохиолдолд авч гарах буюу орж байгаа тохиолдолд тухайн гар утсыг дэлгэцийн код болон тухайн гар утсын аймаг код дэлгэцийн кодыг их сурвалжаа тайлбарлаж чадахгүй л тухайн гар утсыг төрөөс уран авч тухайн гар утсыг цагдаагийн байгууллагаар манай шилжүүлнэ гэсэн үг. За сайн байна уу? Намайг Дэндэрсэн гэдэг. За би 2025 оны 4 сарын 30-ны өдөр ихтлгүүрийн тэр хавьд бэлэн хувцас судалдаж явж агаад тэгээ уцаа халааснаас алдсан. Гэхдээ ер нь бүр маш хурдан алдсан. Шууд дансныхаа үлдэгдлийг хараад уцаа болтооныхоо германд хийгээд за карта зурулах бараг 1 минут ч хүрэхгүй хугацаанд алдсан байхгүй юу? Миний хажууд нэг хүн хурж ирж зогсоод хажууд талын нүдний шилүүлдэ үзээ зогсож исэн. Тэгэл хажууд зүгээр юуш болов юм шиг
шахаж зогсоол, наалдаал эсвэл өөр юм ингэж үзэж байгаа болонгуудлаа утас суулгаалаад аваа явцсан байсан. Тэгээ би цагдаагийн байгууллага шууд хандсан тэр доороо. Тэгээ тэр оройно шууд мэдүүлгээ өгөөд тэгэл за ер нь л алдахгүй байна да гэж бодож исэн чинь ашгүй нэг хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас надлуу ирүүлж яриад таны утас ингээд олцсон гэд. Тэгэхэд бол айгүй баярлсан. За тэгээд найзуудаасаа асуухаар ер нь цагдаа нарт юусоо хилдэггүй мэлээ. За угаасаа ингээд алдсан бол ингээд алдсан удлаа даа гэл ер нь хэлж ивэл зүгээр. Ер нь олддог. Хэлж байх нь тийм хэлж байх нь зүгээр. Тийм. Цагдаагийн байгууллагт ер нь заавал хандж ивэл зүгээр. За авсан хүнээ бол гадарсан. Тэгээ гарч очиод өө та миний утсыг авсан шүү дээ гэд шууд ингээд очиос айгаад ягаад гэвэл халаасны хулгайч нар чинь бүлэглээд олуулаа явчихдаг. Тэгээ би чинь бас ганцаараа эмэгтэй хөлт болохоор ер нь айх тохиолдол бол байсан. Би уцаа алдснаас хойш ер нь айгүй айдастай болсон. Тэгээ нөгөө шинэ утас авсан ч гэсэн нөгөөдхөө хөөе хаана юу вэ? Хаана гоолээ гээл дандаа нэгждэг ч юм уу алдчих үедээ гээл халаасандаа ингээл чанга атгаа. Жохоо ингэ төвшөртэй болсон юм. Тийм. Ер нь сонор сэрэмж ер нь илүүдэхгүй л юм байлээ. За манай хүмүүс Тийм. Гэмтрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийн судалгаагаа сайн хийгээд тэрэн дээр бол шинж тэмдгийн одоо эмчилгээ гэдэг шиг те хийх ёстой. Хүн олон цугларсан газруудын камерын хяналтыг тал талаас нь зөв болгонгаа сайжруулах шаардлагатай. Тэгээ царай таньдаг те с ิจ гтэй ингээд байнга ингээд гэмтрэг үйлддэг хүмүүсийн царайг тэр одоо цахим системд оруулж болох байхгүй те. Энэ хүмүүс одоо тэнд явж гин бүлгэрээ явж байгаа бол гэмтрэг үйлдэх магадaltaй гэд одоо ойролцоо байгаа цагдаагийн хэсгүүд нь ингээд сонор сэрэмж авдаг ч юм уу тийм технологийн дэвшлиг бол ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. За тэгээд хамгийн гар дор найдвартай арга бол халаасандаа ихгүй байх, цүнхний захын цахилгаандаа хийхгүй байх гэсэн юм аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Иргэдээ хэлэхэд ер нь бол гар утас судалдаж авахдаа тухайн ийм Монголын систем рүү ороод хүн болгон одоо утасаар хянах боломжтой хардаг болсон. Ийм Монголын систем болон цагдаагийн байгууллагын 102 аппликейшн байгаа. Ийм Монголын системийн алдагдсан гар утасны бүртгэл рүү ороод тухайн гар худалдаж авсан гар утасынхаа IMEI кодыг бүртгээд IMEI кодоор нь шалгаж үзээд цагдаагийн байгууллагаас ерөн суралц зарласан гар утас байна гэсгийг бас харж үзэж харж авах боломжтой байгаа. Мэдээлэл шүү. Одоо жишээ цагдаагийн байгууллагад хулгайд бүртгэгдсэн гар утаснуудыг ийм Монголиа дээр тусад нь зарладаг юм байна тийм үү? Ийм байгууллага манайх санд бүртгэж аваад давхар ийм Монголын систем рүү хамтарч ажилласан ийм Монголын систем рүү давхар ерөн суралц зарладаг гэсэн. Иргэд тэгвэл гар утас судалж авахдаа тэр өөрийнхөө тухайн удалж байгаа утасны IMEI кодыг нь тэр ерөн суралцж байгаа утасны дунд байна уугүй юу гэдгийг эхлээд шалгах нь зүйтэй байна тийм. Энэ талаар хүмүүс иргэд манаас сайн ус мэдгэдэггүй муутай байгаа. Энэ талаар дахин хэлэхэд ер нь бол IMEI код нь 15 оронтой IMEI код гэж 1-2 гэж утсан дээр нь байгаа код үүдэг. Ер нь бол бүх төрлийн гар утсан дээр IMEI код гэж тухайн бусад гар утаснаас ялгагдах код гэсэн. Энэ кодороо ийм Монголын систем рүү ороод тухайн цагдаагийн байгууллагаас ерөн суралц зарласан алдагдсан гар утас байна уу эсхийг нь шалгаад үзэх бүрэн боломжтой байгаа. Тэгээ энэ талаар ийм Монголын систем дээр манайхаас энэ IMEI кодоор ерөн суралц зарлж байгаа энэ наадмын өмнө бас төлөөлөн хамтран ажиллаж байгаа тухайн гар утасны IMEI кодоор ерөн суралц зарлаад ийм Монголын системээс тухайн гар утсанд нэвтрэл SIM карт уншигдсан уу тухайн гар утсыг алдагцсанаас хойш хэн нэгэн ашигласан гэдэг тал дээр бас мэдээллүүдийг авах талаар бас хамтран ажиллаж байгаа. Телефоны операторуудтай гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм Монголын ямар төрлийн SIM хийхлээр тохиол очих нь шүү дээ тий. За та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв халаасны хулгай байлаа. Иргэд маань халаасны хулгайн хохирогч болохгүй тулд өөрсдөө маш сайн сонор сэрэмжтэй байх ёстой. Хэрвээ хохирогч болох юм бол нэн төрөнд цагдаагийн байгууллагт хандах ёстой юм байна. За тэр гар утас гэдэг чинь өөрийн чинь өмч учраас өөрийнхөө өмчийг одоо хамгаалах үүрэг бол иргэн хүнд өөрт нь байгаа. Тэгээд амьдралынх нь өчнөө сайхан дурсамж зураг одоо бичлэгнүүд байгаа. Энэ бүхнээ нандинахын тулд өөрсдөө хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байх нь чухал юм а гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлье. За тэгээд дараагийн 7 хоногт хуулийн цаг нэвтрүүлгээрээ уулзтлаа. Түр баяртай.